Өдрийн төргийн үзэгчтэй Улаанбаатар хотод 14 цаг тэнгэр панел эхэлж байна. Өнөөдөр бид COP17 Монгол улсад ямар үр өгөөж авч ирэх вэ гэдэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээр студидтэй байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батбаяр, за мөн COP17 2026 Монгол улс зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний ажлын хэсгийн зөвлөх Ноён Батшаргал, за мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ариун Туяа нарыг студидтэй урьж авчираад байна. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Бэлтгэл ажил ихтэй нэлээд завгүй явж байгаа урилга хүлээж авч ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр Нэгдсэн үндэстний байгууллагын сүлжилтэд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг Монгол улс эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. За энэ бол одоо Монгол улсад АСЕАН-аас хойш одоо том түүхэн үйл явдал энэ гадаад харилцааны хувьд ч гэсэн томоохон арга хэмжээ гэж ойлгож байна. Нөгөө талаас Монгол улс бол одоо уур амьсгалын өөрчлөлтөд одоо дэлхийн дунджаас 2-оос 3 дахин хүчтэй нэрвэж байгаа. Нийт нутаг дэвсгэрийн 76.9% нь ямар нэг хэмжээгээр сүлжилт газрын доройтолд орсон. Өөрөөр хэлбэл Монголд сүлжилтэд тэмцэх энэ онлыг энэ хурдлыг ярих нь өөрөө яг нүдэ олсон шийдвэр гэж ингэ дүгнэж байна. Тэгэхээр төрийн нарийнаас эхлэе. Энэ COP17 энэ өндөр түвшний хурлыг Монгол улсад зохион байгуулахын ач холбогдол нь Монголд ирэх өгөөж нь юу юм бэ гэдгээс асуултыг эхлэж. Яагаад гэхээр манайхан ч нэг юм олон улсын том хурал зохион байгуулалт төсвөөс их зардал гарна гэхээр нэг юм зардал мөнгө гэж хараад идэг. Маш их зочид буудал барьж гин, олон юм барьж гин, энд их зардал болж гин, энийн дараа нь яах юм гэдэг юм асуудал үүсэж чинь. Тэгвэл үлдэх үр өгөөж нь та эхлээд тайлбарлавал. За баярлалаа. Тэгээд юуны өмнө бас телевиз үзэж байгаа үзэгчдэдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ яг ер нь COP гэдэг хурлын талаар ялангуяа энэ сүлжилтэд тэмцэх талуудын баг хурлын талаар бас иргэд бас үзэгчдэдээ бас дэлгэрэнгүй мэдээллийг хүргье гэдэг үндсээс манай яамны зүгээс гол зохион байгуулагч яамны зүгээс бас анхаарч ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд бас тодорхой мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. Ер нь байгаль орчны салбарын конвенц бичиг баримтууд бол дандаа онол дээр биш бүр бодит хохирол, бодит үр дүн одоо дээр суурилж гардаг ийм бичиг баримтууд байдаг. Жишээ нь одоо уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол дэлхийн дулаалд хүн төрөлхтөн өөрөө нөлөөлөд байна гэдгийг хүн эрдэмтэд нотолсны дараа дэлхийн одоо уур амьсгалын конвенц батлагдсан байдаг. Биологийн олон янз байдал одоо цөөрөөд байна, одоо ой мод багасаад байна. Одоо биологийн одоо мэдээллүүдийг бас буруугаар ашиглаад байна ч гэдэг юм олон одоо асуудал гарсны дараа биологийн олон янз байдлын конвенц гарсан байдаг. Үүнтэй адилхан одоо яг манай энэ жил Монгол улсад зохион байгуулагдаж байгаа зөвлөлтөд тэмцэх конвенц буюу одоо UNCCD-ийн конвенц маань мөн адил яг 1968-аас 73 онд одоо Африкийн орнуудад бас маш том ган болсон, ган гачих болсон. Үүнээс үүдээд бол одоо тухайн бүс нутагт маш олон одоо сая хүний ажил амьдралд нөлөөсөн, амьтан ургамалд нөлөөлсөн. Тэгээд одоо томоохон одоо Африкийн одоо Чад гэдэг нуур байдаг, Африкт дөрөвт ордог. Тэр нуурын бүр гадаргын хэмжээнд 20 гаруй мянган одоо километр квадрат байж хагаад бүр 7 километр квадрат хүртэл багассан байна. Үүнтэй холбоотойгоор одоо Африкийн орнуудын хүнсний үйлдвэрлэл гэхэд 30% буурсан. Тэгээ хүнсний үйлдвэрлэл нь 30% буурчаар ихээр мэдээж өлсгөлэн болсон гэсэн. Ингээ олон одоо мянган хүний ажил амьдрал одоо амьтдад одоо нөлөөснөөс үүдээд 1973 оноос эхлээд яг энэ Сахалины бүсийн одоо томоохон орнууд нэгдэж энэ зөвлөлтөд тэмцэх хэрэгтэй байна гэдэг анхны одоо үзэл баримтал одоо чиг баримжаа гаргаж ирсэн байна. За тэгээ 1973 онд энэ одоо байгуулагдсан бол 77 он дээр бол одоо Нэгдсэн үндэсний байгууллага дээр агийн зөвлөлтийн асуудлаар хилцэж эхэлсэн байна. Ингээ явсаар сая хэлсэн одоо 3 одоо хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдэх конвенц байгуулъя. Өмнө нь одоо Рамсарч гэдэг юм уу тийм ээ жижиг одоо хилцээрүүдээр явдаг байсан бол бүр одоо яг дэлхийн хэмжээний бүр конвенцийн хэмжээнд энэ асуудлыг шийдэхгүй бол дан ганц нэг улс бүлэг одоо фракцаараа эсвэл одоо твэрээ энэ асуудлыг шийдэхгүй юм байна гэдэг бол одоо тодорхой болсон гэж үзээд 1992 онд одоо Бразилийн Рио де Жанейронд болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтан дээр энэ 3 асуудлыг шийдье гэдэг шийдэлд одоо бүх дэлхийн улсууд хүрсэн байдаг. Тэгээд яг 92 онд бол уур амьсгалын болоод биологийн олон янз байдлын конвенцуудаа батлаад одоо 94 онд одоо энэ зөвлөлтөд тэмцэх конвенцийг батлаад 96 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсын хувьд бол одоо бас байгаль орчны чиглэлээр манай засгийн газар бол нэлээд бас өндөр ач холбогдол
үзүүлж ажилтгийн нэг хэлбэр гэдэг үднээс яг 96 онд энэ 96 оны 12 сард конвенц хэрэгжиж эхэлсний дараа манай улс яг энэ конвенцэд нэгдээ орсон байдаг. Тэгэхээр энэ бол одоо маш том одоо Риогийн 3 конвенцэд гурвууланд нь манай улс элсэн орсон. Мөн тэгээд энэ конвенцуудад дэлхийн 196 одоо бүх гэж хэлж болох бүх улс орнууд одоо нэгдээ орсон онцлогтой. За тэгээд сая хэлсэнчлэн одоо Монгол Улсын засгийн газар нь байгаль орчин экологийн чиглэлээр бол өндөр анхаарал хандуулж ирсэн олон жишээ байдгийн нэг нь сая энэ конвенцэд батлагдсан дараа нь энэ 3 конвенцэд орсон байна. За энэ жил одоо төсөл цөлжилттэй тэмцэх одоо талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулж байгаа бас онцлог. Яагаад вэ гэдэг хүмүүс их ярьж байгаа. Бид бол энэ конвенцэд нэгдсээр бас хит хитэн үүргийг хүлээсэй. Цөлжилт газрын дор адил гамшигын асуудлыг одоо үндэсний бодлогодоо тусах тийм ээ. Үндэсний хөтөлбөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, одоо газар ус бэлчээр доктортой ашиглах, доройтсон газрыг нөхөн сэргийх гэдэг одоо олон үүргүүдийг дэлхийн нийт хамтын нийгмийн хүлээс яг түрүүн хэлсэнчлэн бид бол энэ төв дэлхий дээр бол ганц л одоо цэнхэр гаригтай бүгд одоо оролцоогоо хангаж ийж одоо энэ одоо үүргээ бүгдээрээ хэрэгжүүлж ямар тайван амьдрнаа гэдэг одоо байгаль орчны гол концепц байгаа шүү дээ. Тэгэхээр 17 дугаар одоо талуудын баг хурлыг Монголд зохион байгуулахын онцлог нь бол манай улс орн бол та бүхэн мэдж байгаа. Төсвийн хувьд бол бас тодорхой цар хүрээнд л үйл ажиллагаагаа засгийн газар маань явуулдаг. Байгаль орчны чиглэлээр бид хэдийгээр гадаад тамтын ажиллагаагаа нэлээд өргөн хөгжүүлээд 40 гаруй одоо төсөл хөтөлбөрийн гадны төсөл хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлж байгаа ч энэ маань бидэнд бас хангалтгүй байгаа. Сая та дөнгөж сая хэллээ 76.8% маань газар нутаг маань одоо бас тодорхой хэмжээр газрын доройтолд бүртчихлөө. Түүний 10% нь одоо бас бүр дахин сэргийхгүйгээр цөлжилтэд нэрвэгдсэн байна гэдэг. Энэ одоо асуудлуудыг шийдэх дан ганц манай одоо засгийн газрын одоо оролцоо, хувийн хвшлүүд маань нийлээд хүн бүр иргэн бүр оролцоод ч одоо дийлэхгүй хэмжээний ийм том өөрчлөлт явагдаад байна манай газар нутаг дээр. Тэгэхээр энийг бид олон нийтийн анхаарал, дэлхийн улс орнуудын анхааралд одоо хүргэх хэрэгтэй. Тэгжээж одоо бид энэ Монгол улсад юу болоод байгаа дэлхийд дахин тунхаглах хэрэгтэй байна. Бид юу санаачлаад байгаа, газрын доройтол цөлжилттэй тэмцэх ямар ажлуудыг санаачлаад байгаа танилцуулаад одоо энэ дэлхийн нийтийн хамтын нийгэмлэгээс улс орнуудаас одоо хөрөнгө оруулалтыг татах гол одоо бидний зорилго байгаа, хурлын зорилго. Нэгдүгээр анхаарлыг татах, хоёрдугаар тэр анхааралтай тулгуураад хөрөнгө оруулалт татах. Тэгэхээр энэ хурлуудыг зохион байгуулж байсан өмнөх улсуудын туршлагууд байгаа. Одоо сүүлийн Энэтхэг Кортед яваар одоо тэгээ Сауди Араб зэрэг улсуудад бол энэ хурлыг зохион байгуулах амжилттай зохион байгуулсан байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд одоо Сауди Араб улс бол одоо 10 COP 16 хурлыг зохион байгуулад 37 бичиг баримтыг батлаад энэ хүрээнд бол 12 тэрбум долларын одоо амлалт авчихсан одоо яг хэрэгжүүлэх шатндаа явж байгаа. Тэгээ энэ хурлаас бол нэг л одоо бичиг баримт одоо манай 17 дугаар хурл руу одоо дамжин ирж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол нэг юм ерөнхийдөө COP 17 хуралд Монгол Улсын засгийн газрын 300 орчим тэрбум төгрөгийг зарцуулнаа гэж төсвөлсөн байгаа. Тэгээ сая өнгөрсөн хугацаанд бид бас мэдээж одоо бололцоондоо тулгуурлаад бас нөгөө хүнжлийнхээ хэрээр хөлөөж ийн гэдэг шиг одоо бас одоо хэрэгжүүлж байгаа компаниуд олон улсын байгууллагуудтай нэлээд бас өвшөлтсөний үндсэн дээр яг одоогийн байдлаар бол 50 орчим тэрбум төгрөгийн одоо хэм бодит тэмдэлтийг гаргацсан одоо нэг 260 орчим тэрбум төгрөгийн хурлыг нийт зардал зохион байгуулна гэж байгаа. Бидний энэ зардлаар одоо босгох хамгийн доод одоо зорилт маань нэг тэрбум доллар орчмын одоо байгаль орчны хөрөнгө оруулалтыг эх орондоо авчирья. Бүс нутгийн хэмжээнд бол мэдээж өндөр. Одоо энэ Төв Азийн хэмжээнд ч гэдэг юм уу. Зөвхөн Азийн хэмжээнд бол томоохон ажлуудыг төлөвлөж байгаа. Яг эх орондоо нэг тэрбум орчим долларын нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихэ гэж зориод одоо манай баг хамт олон бол өндөр ачаалтай ажиллаж байна. Шуулга уулзалтын бэлтгэл ажлын одоо бүтээн байгуулалтын ажлуудын бэлтгэл ажил одоо хэдэн хувьтай байна? Шуулга уулзалтыг ухтаж хийсэн олон бүтээн байгуулалтууд явж байгаа. Тэдний одоо явц одоо хэдэн хувьтай байна? Яг өнөөдрийн байдлаар дэд үтцэц одоо цөөр бүтээн байгуулалтын ажил бол 98%-тай. Ер нь бол шийдэгдсэн байгаа. Та бүхэн бол бас харж байгаа бах одоо нөгөө цэцэрлэг төрөлнгийн манай зүүн захад бол нэлийн том бүтээн байгуулалтууд ажлууд хийгдэж байгаа. Урлыг зохион байгуулах төр байгууламжийн ажил бол яг эд өрнөж байна. Одоо яг үлдэж байгаа 50 хүрэхгүй хоногийн хугацаанд бид бол тэр хурлын төр байгууламжийн тогтжилт мөн одоо бас үлэгдэж байгаа одоо зарим нэг ажлуудыг хийгээд бол дуусч байна. Амжичнаа гэж одоо бид бол
тэлдүүр ажиллаж байна. Ариун дарга тэгэхээр энэ удаагийн COP17 Монгол улсад зохион байгуулагдахын чуулга уулзалтанд ер нь хэдэн улсын төрийн өндөр дэд түвшний албан тушаалтнууд ирэхээр байна. Хэдэн орны төлөөлөл оролцохоор байна. Нийт зочдын бас мэдээллийг өгвөл. Талуудын 17 дугаар байгуул. Ер нь энэ конвенцэд нэгдэж орсон засгийн газруудын хурал гэдгээрээ засгийн газрууд өөрсдөө төлөөлөгч бүрэлдэхүүний хэмжээг тодорхойлдог. За жишээлх юм бол Африкийн яг энэ цөлжилттэй тэмцэх тухай энэ талуудын 17 дугаар байгуул дээр Африкийн бүлгийн Африкийн орнууд маань жишээлбэл сайдын түвшинд тэрнээс байж болох өндөр дээд түвшинд оролцсноо гэдэг одоогийн байдлаар бол мэдээлэл ирүүлээд байна. Тэгэхээр ямар аль засгийн газарт ямар асуудал чухал байгаагаас шалтгаалаад энэ талуудын байгууллага юу нэгдсэн үндэсний байгууллагт гишүүн орнуудын төлөөллийн бүрэлдэхүүн бол тавигддаг. За монголчуудын бүгднгийнх нь мэддгээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын байгууллагт бол төр засгийн тэргүүнүүд маш их өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. За тэр нь уур амьсгалын өөрчлөлтийн тэр талуудын байгууллал дээр улс төрийн амралтууд маш томоохон хэмжээний дэлхийн нийтэд зориулсан хөрөнгө оруулалтын асуудлууд яригддаг учраас за манай талуудын 17 дугаар байгууллал дээр бол яг одоогоор бол яг ямар төвшөнд ямар улсын ерөнхий сайд улсын хурлын дарга парламентын спикерүүд ирэх нь бол одоогоор бол нууцлалын чанартайгаа учраас хараахан хэлж мэддэггүй байна. Зүгээр ер нь бол яг тухайн засгийн газартаа нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын тухайн засгийн газартаа энэ цөлжилтийн конвенцийг хариуцдаг засгийн газрын төлөөллүүд бол ирнэ гэдгээ илэрхийлээд явж байна. Одоогийн байдлаар нэг 15-6 орчим сайд нар эрхээ илэрхийлээд бүртгэлээ хийлгээд буудал сонгосны билетээ захиалаад за тэгээд хоёр талынхаа уулзалтуудыг бүр ингээ зохион байгуулагч улс буюу Монгол улсын засгийн газартай хийх уулзалтуудынхаа хүсэлтийг бол ингээ хариулж явж байгаа. За ер нь бол 190-д бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх орон гишүүн байх үүрэгтэй конвенцийн хувьд Монгол улсын засгийн газар бүхэл орныг ирнэ гэж харж байгаа. За манай Монгол улс бас өөрсдөө энэ хуралд оролцохдоо зохион байгуулагч орон гэдэг нэг тустай статусаар Монгол улсын засгийн газар гишүүн орны хувьд гэдэг нэг юм хоёр өөр мандаттайгаар энэ хуралд оролцсон. Тэгэхээр ерөн 197 орн ирэх бах. Гэхдээ олон улсын хурлын маань энэ жил энэ яг манай хурал дээр болох түрүүн нэрийн бичвэрийн хэлсэн Сауди Арабын засгийн газрын зохион байгуулсан хурлаас шийдэгдээгүй нэг үлдсэн асуудал буюу сүүлийн бараг 10-ад жил 197 орн зөвшөлтсөлд хүрч чадахгүй байгаа ган гачигны асуудлыг ганд яаж төсвөртэй байх вэ гэдэг тэр хилцээр бол манай талуудын байгуулалт дээр ирж байгаа. Тэгэхээр энэ хилцээрийг цаг хугацааны хувьд энээс илүү хүлээж чадахгүй гэдэг хүлээлттэй бүх засгийн газар байгаа учраас манай хурал дээр бол маш олон гадны төлөөлөгчид ялангуяа засгийн газрын төлөөлөлд маш өндөр төвшөнд бол оролцсон. За нөгөө талаараа засгийн газруудын цугларал болж байгаа сайд нарын арга хэмжээнүүд маш олон өдрийн сайд нарын арга хэмжүүд болох гэж байгаатай холбогдуулаад хөгжлийг санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагууд маань маш өндөр төвшөндөө оролцохоор илэрхийлсэн байгаа. Маш олон улсын банк санхүүгийн байгууллага, хандивлагч байгууллагуудаас дэд ерөнхийлөгчийн статустай манай хуралд оролцсон гэдгийг аль биесээр нь хэлсэн. Тэр хэмжээгээрээ бид нар бас олон улсын хэмжээнд ган цөлжилт газрын доролтод тэмцэхэд хөрөнгө оруулалт босгох. Нөгөө талаараа Монгол улсынхаа босгохыг Монгол улсдаа төсөл хөтөлбөрөөр босгох гэж байгаа санхүүжилтээ бас баталгаажуулж авах гэж бодож байгаа. За манай байгаль орчны яам, гадаад харилцааны яамны зүгээс бол төлөөлөгчдийнхөө түвшнийг маш өндөр байлгах чиглэлээр бол маш их ажиллаж байна. За төлөөлөгч нар маань бас засгийн газрууд маань бас аль болохоор маш өндөр төлөөлөлтөд оролцохыг хичээж байна. За давагдшгүй хүчин зүйлсүүд бас байна. Тэгтээ бол харьцангуй гайгүй. Манай бас энэ талуудын 17 дугаар байгууллагын хувьд энэ жил юугаар онцлог вэ гэхээр түрүүний ярьсан Риогийн 3 конвенцийн хамгийн анх энд 26 онд ер нь нэг 4 жилдээ нэг удаа давхцдаг. Энэ жил бол гуруулаа давхцж байгаа. Манай улсын зохион байгуулж байгаа хурал нөгөө хоёр Риогийн конвенцийнхаа хамгийн ихэнд болж байгаа хурал учраас
Монгол улсаас гарах гэж байгаа шийдвэрүүд, Монгол улсаар яригдсан асуудлууд нөгөө хоёр конвенцид бас шууд хамааралтай. Нөгөө хоёр конвенцийн үр дүнд, талуудын байгууллагын үр дүнд нь нөлөөлөх гэж байгаа учраас манайх дээр бол маш их ач холбогдол өгч байгаа. Тэгээд одоогийн байдлаар яг бүртгэлийнх нь тоо, бүртгүүлнээ оролцсноо гэдгийг амлалтсан тоо бол ярихад хэцүү. За нэг сарын дараа юм уу 7 сарын дунд хавцаа бол сайд нарын тоо, өндөр дээд түвшний тоог бол манайх зарлаад явна. Бачаргалгаа та бол байгаль орчны сайдаар 6 жил гарan ажилласан хүн. Энэ салбарын асуудлыг маш сайн мэдэх хүн. Монголоос бусдаг шорон шар шуурга бол Зүүн Азийн орнуудад очдог. Тэнд нэлээд том түүрэн болдог гэдгийг бол бид нар одоо их сайн мэддэг болчих. Тиймээс ч бид нар энэ сүлжилтийн асуудлыг нэлээд сайн ярьдаг болчих. Монголд энэ үүсэж байгаа энэ сүлжилтийн асуудал, хээрийн бүс нутаг бол одоо ингээл сүл болж ийн гэж ярьдаг. Одоо ингээл миний хувьд ч гэсэн одоо ингээл арангаа хашаат машаат энэ урангаан сумдуудаар ажиллаад явж байхад манай хуучин бол одоо хээр газар байсан одоо ч говь болж ийн гэж илт бүр ингэж ярьдаг. Энэ сүлжиж байгаа шалтгаан малын бүтцтэй байна уу? Юундаа байна? Энэ малын хөлийн албан татвар энэ төр авдггүйгээс энэ малын тоо толгой өснөөс үү? Бэлчээрийн дааз хэтэрснээс энэ шалтгаан юу нь юунаас үүдэлтэйгээр энэ Монголоос үүдэлтэй энэ шорон шар шуурга гэдэг юм идэвхтэй энэ Зүүн Азийн бүсд юу нь ярьдаг болчих. Энэ шалтгаан нь юу нь юундаа юм бэ? За нэлээд төвхтэй маш өргөн хүрээнд хариулах ёстой юм асуулт байна. Гэхдээ энд юуны бас нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Одоо шар шорон шуурга гэдэг юмыг яг албан ёсны бичгэмд ярихгүй байгаа. Яагаад тэгэхээр анх одоо шар бүрний хөндөгөөс гарч байгаа шар шорон шуурга Солонгосын хойг Японы арлыг хөрсөн үед одоо Солонгосын байгаль орчны сайд олон улсын хурлын энэ дээрээс шар шорон шуурга Газаас ирж байгаа шар шорон шуурга одоо бидний амьдрал нэлээд хүнд нөхцөл үүсгэж байна гэсэн үг хэлснээс хойш ярьж байгаад тэр шар шорон шуургачид зөвхөн тодорхой бүс нутгаас ганцхан хэтэмтгээс гардаг юм зүйл. Гэтэл одоо энэ чинь Төв Азийн, Дунд Азийн одоо говь технологийн зүйл, Дунд Азийн зүйлүүд маш олон газраас гарч байгаа учраас одоо албан ёсны бичиг баримтаас шорон шуурга гэж ярьж байгаа. Тийм учраас бид ч гэсэн одоо албан ёсны хэллэгт бол одоо яг шашроо гарч байгаа газрын тухайд ярил ярины үхээс биш ерөөсөн энэ хурлыг одоо том сэдвийн хүрээнд одоо шорон шуурга гэж ярих хэрэгтэй юм гэдэг одоо яс гэлхэн бийтэй болов гэж бодож байна. Тэгэхээр одоо манайхан ч яг ингээл одоо чөлжиж байна элдв юм болж байгаа нэг л заахан малын тодолгоо нэмэгдлээ тэр дотор ямаа гэж одоо нэг айхтар амтан байна гэсэн юм л яриад байгаа зүгээр яг бид ч одоо мэрэгжлийн хүний хувьд одоо бас одоо жаахан тохиорч хэлэхэд бид одоо ямаага бас жаахан хэлмэгдүүлж байгаа. Бид яхад ямаа бол жаахан өлөө хөдөлгөөнтэй жаахан газар талхлах талдаа бол үнэн одоо та нар мэдээж шүү дээ ингээд одоо хонь битж явахад хамгийн түрүүн л иш тишээгүйгээл явцдаг юм амтэн. Тэгэхдээ манайд бол яг чөлжилтийн гол шалтгаан байгалийн хүчин зүйлөө одоо хүний үйл ажиллагаа юу гэх юм бол өнөөдөртөө бол мэрэгжлийн хүмүүс үндсэндээ хуваагдж байгаа. За яг хөө баримжаагаар яг нэг жаахан эхийн нэцэх дугуйлын сорохыг хэлдэггүй нэг хагас гэж хэлчихээд ирнэ буруудахгүй байж магадгүй. Яагаад тэгэхээр та мэдэн шүү дээ. Ингээл үндсэндээ хуучин тогтооны үед чинь Монголд мал сөрөг ер нь 25 саяас дээшээ гарч байгаагүй. Жилийнхэн төлөө орлогыг үндсэндээ тэгэл одоо экспортлох байдлаар ингээд тэнцвүүлждэг байсан. Бэлчээрийн даацсан асуудал чинь харьцангуй бас одоо нэлээд зохицуулалттай байсан учраас гайгүй байсан. Одоо бол үндсэндээ манай одоо уламжилт бэлчээрийн мал зохиог бид яриад байгаа боловч үүндээ энэ бол нөгөө хуучин амь зуух хэрэгсэл байсан биш л одоо ашиг болох хэрэгсэл болсон учраас нөөксөө хотор нөтөл хийгч байхгүй болсон. За тэгээд дээр үуч одоо 1000 малтай айл гэдэг чинь одоо тэр аймаг суманда ер нь цөөхөн байдаг байсан бол одоо айл бараг 1000 малтай болцсон. Хаашаа явах нь одоо харж байхад одоо 1500 2000-аас үргэлжлсэн мал харагдж байна. Тэгэхээр энэ хуурайшилт бол гарцаагүй
Яагаад тэгэхээр одоо төрийн Батбаяр элчих шиг боллоо. Одоо сүүлийн 80 гаруй жил үндсэндээ манай улсын одоо дундж агаарын температур ер нь 2.5 хэмээс дээшээ гараа явчлаа л да. Тэгэхээр яг л хүмүүс нэг дэлхийн дунджаас одоо манай 2 дахь хурдтай дулаарч байгаа гэж бас яриад байгаа. Яг зүгээр мэрэгжлийн хүмүүсийн хэлгээр бол энэ тийм оновчтой яриа биш. Ягаад тэгэхээр нэг жижигхэн бүс нутгийн дундчийг дэлхийн дундтай харьцуулах болдгоо. Манайх шиг ингэж хурдан дулаарч байгаа газар бол хаяагүй одоо Сибирь, Канада ингээд хуучин хөтөн байсан газар бүгдээрээ л иймэрхүү байдалтай байгаа. Тэгэхээр урамчлал хуурилт хамгийн гол одоо манайхаа ярьдаг шүү дээ ингээд одоо дулаарч байгаа юм чи харин манайх хөтөн урамцахтай харин сайн юм шүү гэж. Гэтэл энэ чанартай ургамлын ургалттай хугацаа энэ төр сунж байгаа боловч чиг одоо бидний нөх ярьдгүй нэг зүйл юу вэ гэхээр хурцсны хэмжээ ерөнхийдөө нэг нэмэгдэж хасагдахгүй байгаа ч гэсэн нэг өөрчлөлт төрчмжээд үжирлийн шилжилт болоод 5-6 дугаар сард яг тармил бичээр мургамд чиг хэрэгтэй үед урддаг борооных нь хэмжээ татраад үйл орцсны хэмжээ нэмэгдэж явж байгаа. Тэгэхээр яг уламжлаагаар бичээр юм алж хэрэглэхэд чинь одоо үйл цас ихтэй хавар нь одоо бичээр ургацсан уу? За газар тариалан ч гэсэн одоо устгав газар нэмэртэй биш болохоор энэ бол манай хөдөөж явахад нэлээ халттай юм болж байгаа ш. Тийм учраас энэ бол хуурайшилт, тэгээд үлрэлийн шилжилт, хурдан тусны. За тэгээд дээр нь одоо бичээрийн ачаалал хэд дахин нэмэгдсэн учраас одоо малын тоочин 3-4 дахин нэмэгдчихэд шүү дээ. Тэгэхээр энд бол үндсэндээ аль аль нь нөлөөлж байна гэж үзэх учиртай. Тэгээд зүгээр Монголд энэ одоо энэ хурлыг хийснээр биднээс одоо яг уу гаднаас бахан хөрөнгө татах гэхээс илүү одоо энэ сэрүүн бүс нутгийн энэ дунд зэрэгийн бүс нутгийн тех тусмаа ийм онцлог аргаар одоо амьдрал хавга зохицуулдаг эмчсний хувьд энэ хурл бол ер нь тийм онцгой тэр бид сайн зохион байгуулж чадах юм бол их тийм дэлхийн хэмжээнд одоо бас жаахан тийм одоо юу гэдэг юм да нэг одоо нэг сүүлийн үе залууч их ярьдаг импакт нь хэр юм бэ гэдэг. Импакт нь өндөр гэж магадгүй юм болох ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилтийн том конвенц Монголд зохион байгуул энэ 8 сард зохион байгуулагдах энэ үед Монгол улсын төрийн тэрбум мод гэж санаачлага гаргасан. Энэ санаачлага энэ хурлын зохион байгуулалт Монголд энэ хурал зохион байгуулахад хэр одоо нөлөө үзүүлж, эерэг нөлөөг үзүүлж байна. Дээр нь энэ тэрбум мод төслийн одоогийн ер нь явц ямар шатандаа явж байна. Энэ салбарын яамны зүгээс ямар оролцоотой байна. Энэ харилцан хамаарлыг та нэг тайлбарлаад. Маш их хамааралтай Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн үрэл зөвхийн санаачлан хэрэгжүүлж тэрбум мод үндэсний одоо хөдөлгөөний хүрээнд бол өнөөдрийн байдлаар 147 сая модыг бид тайрж ургуулад байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бол бид бол бэлтгэл ажлын одоо хууль тогтоомжуудаа, бичиг баримтуудаа боловсруулах, боловсон хүчнээ бэлдэх зэрэг ажлууд хийж ирсэн. Энэ жилээс масс тарилтын жил буюу яг мод тарих ажил маань эхэлж байгаа. Байгалийн уур амьсгалын өөрчлөлтийн яам болон оюун газрын зүгээс болон Монгол Улсын засгийн газраас энэ жил 50-аас 70 сая модыг тарьж ургуулна гэсэн зорилтыг тавьж байгаа. Тэгээд ер нь бол 2030 он гэхэд 1 тэрбум мод тарьж газар нутгийнхаа 9%-ийг ойн сангаар одоо бүрхүүлнэ гэсэн. Одоо бол 8.6% байгаа шүү дээ. Тэгээд 9% хүргэнэ гэсэн том зорилтыг тавьж байгаа. Энэ зорилтууд маань манай байгаль дөрвөн хэлсэнчлэн байгаль экологийн чиглэлээр засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогууд маань бидэнд энэ хурлыг зохион байгуулах боломжийг олгосон гэж болно. Байгаль орчны салбарын энэ хийж байгаа ажлууд маань бас нэг онцлогтой. За нэг эмнэлгийн хэллэгээр бол дүлий. Одоо өнөөдөр нэг төгрөг зарцуулаад маргааш бид шууд үр дүнгээ авах жоохон харагдах нь бол муу байдаг л та. Гэхдээ одоо яг ганц тэрбум мод үндэсний хөдөлгөөн дээр жишээ аваад ярихад яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын их дэд сургуулиудад нэг байгаль орчны чиглэлээр 4100-аар оюутнууд сурч байна. Үүний 600 гаруй нь зөвхөн ойн салбарт сурч байна гэсэн. Тэгэхээр энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээр энэ салбарт сурж байгаа оюутнуудын тоо одоо эрс нэмэгдсэн байна гэсэн. Тэгээ энэ шиг бид одоо яг нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар байгаль экологид өнөөдөр $1 зарцуулахад одоо алс хэттэй бол нэг $7-оос $30 орчим долларын одоо эргээд өрөө хөөжиг өвдгөө гэж
одоо бас ийм судалгаа байдаг. Тэгэхээр энэ COP17 хурал энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөнд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө нь бол одоо бидэнд эргээд одоо том өгөөж болж орж ирнэ. Бас дээрэс нь одоо иргэд одоо аж ахуй нэгжүүдэд бол бас тодорхой одоо соёлын болон одоо мэдлэг боловсролын бас эдийн засгийн үр өгөөжийг авчирна гэж байгаа. За зөвхөн бид одоо засгийн газраас одоо хөрөнгө оруулалт хийгээд энэ хурлыг хийснээр за нэг 7-оос 10,000 зочид төлөөлөгчд Монголд ирнэ гэдэг нэг өрчилсөн тооцоо хийж байгаа. Энэ дээр бол тэр зочид төлөөлөгч нь Монголд ирээд аялал жуулчлалын баазуудад буун одоо өдрийнхөө тутмынхаа хоол ундыг хэрэглэн бэлгэсэл таун тийм ээ. Энэгээр бол шууд одоо зах зээл нөлөөлөх нөлөө нэг бол нэг 60-аас 120 орчим тэрбум төгрөгийн одоо бас шууд одоо хөрөнгө оруулалтыг энд зочид төлөөлөгчд маань оруулнаа гэсэн. Энэ бол шууд иргэдийн аж ахуй нэгжүүдийн орлого болж үлдэнэ гэсэн. Тэгээ дээр нь түрүү хэлсэнчлэн 1 тэрбум долларын хөрөнгө босгохоор бид ажиллаж байгаа гэсэн. За тэгээд ер нь энэ байгаль орчны салбарт маань одоо түрүү хэлсэн манай улс нэлээд бас тэргүүлэх чиглэл олон улстай нэр хүндтэй улс байхгүй. Тэгэхээр би одоо анхны конвенцуудад одоо батлагдсан даруйд нь хэлсэн орсон байна. Манай энэ COP17 гэдэг талуудын гэж хэлээд байгаа. Энэ конвенцэд нэгдсэн улсууд юм шиг талуудын гэж байгаа. Ягаад тэгэхээр 196 улс нэмэх нь Европын холбоо нэг тал болоод орчиж байгаа. Тэгээд эдгээр улсууд маань энэ хурлыг одоо зохион байгуулаад тодорхой шийдвэрүүдийг гаргана. Гэхдээ шийдвэрийг гаргахдаа аль нэгэн улс нь энэ одоо тухайн шийдвэрийг эрс эсэргүүцэхгүй тохиолдолд ингээд гардаг нэлийн онцлогтой нэлийн тийм ажил хэрэгч хурал. Entertainment одоо юу гэдгийг өндөр дээд хэмжээний шоу бол биш байна. Энэ удаа хуралд оролцогчд маань зарим тохиолдолд өмнөх хурлуудын бичлэгийг би одоо материалуудыг үзэж байхад нийтээр дагаж мөрдөн эсвэл энэгийг одоо дагаж мөрдөхөөр ажиллана гэдэг хоёр үгэн дээр л одоо бас 7 хоног хүртэл одоо маргалдаж талууд одоо хоорондоо хилцэж одоо шийдвэрээ гаргаж ирсэн юм ажил нэлээд тийм ажил хэрэгч хурал юм билээ. Тэгэхээр одоо бас зарим утгаараа манай одоо улсын иргэдэд бол жоохон уйтгартай гэж магадгүй гэж бас бодож байгаа. Гэхдээ болоод бид бас аль болох одоо иргэдийнхээ оролцоог нэмэгдүүл түрүү хэлсэнчлэн байгалыг хамгаалахад зөвхөн засгийн газар бүр нэг улсч багадаад байна шүү дээ. Тэгэхээр энд бол бүрөөсөө хүн бүрийн оролцоо чухал гэдэг утгаараа энэ хуралд бол одоо малчин өрхөө төрийн бус байгууллагууд хувийн хвшлийн оролцоог аль болох өргөөрөнд оруулахаар ажиллаж байгаа. Тэгээд дахин хэлэхэд бол тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол одоо бүс нутагтаа нэлээд үлгэр жишээ болж байгаа. Манай одоо хөрш Казахстан улс л ихэд одоо 2 тэрбум мод тарина гэл одоо бас мөн адилыг одоо амлалт өгөөд одоо ингээд энэ бүс нутагт бол Хятад одоо Казахстан Монгол гэдэг энэ улс бол одоо маш их хэмжээний модыг тарьж штэ. Тэгэхээр энэ бол бид бас үлгэр дуурайл болсон улсуудын нэгэ гэж хэлж болно. За бас энд сууж байгаа манай Бачааргал сайд маань энэ COP 4 буюу бонд одоо зохион байгуулагдсан одоо зөвлөлтөд тэмцэх 4-р хурлын талуудын байг хурлын одоо ерөнхийлөгчээр ажилласан туршлагатай. Тэгэхээр манай улс бол байгаль орчны чиглэлээр бол том тоглогч гэж хэлэхэд одоо бараг болно доо гэж би хэлж байгаа. Тэгэхээр манай Бачааргал сайдыг бол тухайн үед 2000 онд бол холбооны бүгд найрамд Герман улсын Бонн хотод одоо зохиогдсон COP 4 хуралд 144 улс оролцсноос 144-өлээ дэмжиж одоо ерөнхийлөгчээрээ сонгоод 2 жил одоо энэ хурлыг удирдсан туршлагатай. Энэ туршлагыг бол одоо бид тухайн туршлага дээр үндэслээд өнөөдрийг хүртэл одоо энэ эх орондоо энэ хурлыг зохион байгуулах хүртэл ажиллаж байгаа юм шүү. Тэгээд үе үеийн одоо байгаль орчны салбарын одоо мэргэжилтнүүд маань ажиллаж байгаа гэхэд болгоход таатай байна. Тэгэхээр тэрбум мод одоо санаачлаг дээр гол бас иргэдийн шүүмжилдэг юм бол одоо үндэсний мод тарих өдөрч гэж байна. За тэрбум мод гэж санаачлагаа явж байна. Мод тариад нүх ухах нэг хэрэгээ, өрсөлдөгөө суулгах бол нэг хэрэгээ. Эргээд яаж энийг усжуулах юм бэ, ургуулах юм бэ, арчилгаагаа яаж хийх юм бэ? Ялангуяа энэ сүлжилтийн энэ асуудалтай тэмцэж байгаа үед за говьд бахан мод тарьчдаг. Энийхээ усжуулалтын асуудлыг яаж шийдэх юм бэ гэж ярьдаг. Нөгөө хэрлэн тоон гээд хэрлэн говь гээд төсөл яаж ийн нөгөө энэ говьлуу ус татах энэ төслүүдээ яах вэ гэл асуудлууд байна л дээ. Энэ дээр бас яг одоо мод нэг суулгах нэг хэрэг. Тэрийг арчлах тал дээр говийн бүсдэх тэр модыг усжуулах асуудал дээр салбарын та бүхэн ямар бодлоготой явж байгааг бас мэдлээ. За тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо говь нутагт моджуулах ажил бол нэлээд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа л одоо улуурхайн компаниуд үйл ажиллагаа их явуулдаг. Өмнө одоо аймагт бол хамгийн их 50 сая мод тарж ургуулахар зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол бас нэг онцлог байгаа юм шүү. Зөвхөн энэ говийн бүсэд мод тарина гэдэг бол усаар асуудлыг шийдэхгүй. Маш их шинжлэх ухааны өндөр түвшинд судалгаа хийдэг.
Би одоо энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны одоо төрийн нэрмэгчийн дарга томилогдсноос хойш маш олон байгууллагуудаа уулзж байсан. Одоо ойн чиглэлээр одоо дэлхийд тэргүүлэх одоо менежментийг хөгжүүлсэн одоо Скандинавын орны улсуудтай одоо ойн мэрэгчдүүдтэй уулзж байхад бол энэ говьд сүл одоо өмнө нь мод ургаж байгаагүй газар мод ургуулна гэдэг бол маш нарийн технологи одоо яг тэнд одоо дэлхийд ойн модны менежментээр тэргүүлж байгаа бид ч чадахгүй байна. Энэ бол цэвэр шин одоо шинжлэх ухаан. Энэ дээр бол ганц л улс тэргүүлж байна. Энэ бол бүгд найрамдах хятад ард тус. Тэгэхээр бид бол бүгд найрамдах хятад ард тустай энэ тэргүүн мод говийн бүсэд ойжуулах ажил дээр бас туршлага судлах чиглэлээр одоо ажлуудыг хийж байгаа. Ер нь одоо шинжлэх ухаанд бол одоо ойтой байгаа газрынхаа талбайг нэмэгдүүлэх, өмнө нь ой байсан газрыг нөхөн сэргийхийг л нэгдгээр тавьдаг. Мэдээж одоо говь нутгаа моджуулах бол энэ шин тотонд хөгжиж байгаа шинжлэх ухаан учраас энэ дээр олон ажлууд их байна. Сая таны дурддаг усны төслүүд дээр бол нэлээд анхаарал хандуулад ажиллаж байгаа. Одоо Монгол Улсын парламент, Монгол Улсын засгийн газар, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам маань одоо усны төслүүд дээр нэлээд өндөр ач холбогдол өгж тэр тээзүү бодоод буцаад бичиг баримтыг боловсруулахад одоо төсөв мөнгө зарцуулаад одоо яг судалгааны ажлууд хийгдэж байна гэж хэлж болно. Одоо сум суурин бүрд одоо хөв зөөрөн байгуулах ажлуудыг бол одоо янаас бодлогоор дэмжиж байгаа. Зөвхөн төсвийн мөнгөөр түрүү хэлсэнчлэн энэ байгаль орчин асуудал шийдэгдэхгүй. Аж ахуй нэгжийн орлогын 1% татвараар одоо энэ одоо орон нутагт хөв зөөрөн байгуулах ажлуудыг санхүүжүүлээ. Аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллая гэдээ бас хамтраад явж байгаа. За ногоон санхүүжил тэрбум долларын хөрөнгө оруулалт гэдээ ярьлаа. За КОП хурлын үеэр бол ногоон уур амьсгалын сан, олон улсын банкуд, донорууд бол сугалнаа. За Монгол улс сүлжилттэй тэмцэх, бэлчээр хамгаалах, за ухаалаг хөдөө аж ахуй хөгжүүлэх чиглэлээр ингээд мөнгө одоо бонд санхүүжилт босголоо гэж бодоход энийхээ одоо үүрэг одоо хэрэгжилтийн үүрэг даалгавар биелүүлэх энэ төр гэдэг энэ санхүүжилт авлаа гэж энийг нөө биелүүлэх, хэрэгжүүлэх тал дээр ямар ажлуудыг хийдэг юм бол, ямар үүрэг хүлээдэг юм бол тэр тухай бас мэдээлэл өгвөл. Тэгэхгүй бол одоо манайхан ч одоо ингээл манай иргэч айгу харттай ингээл бахан санхүүжилт авчдаг тэр нь яг байгаль орчныхоо чиглэлд яг зарцуулагдах юм уу? Энэ босгосон энэ КОП 17-оор босгосон энэ мөнгө яг байгаль орчны салбартаа хэрэглэгдэх үү гэдэг асуудал үүсэх баг. Тэгэхээр энэ дээр манайх хүлээх үүрэг юу байдаг юм бол тийм ээ? За хүлээх үүргээсээ эхлээд түрүүн Бачаргал сайдын төрийн нэрийнхаа ярьсан яран дээр хэлэхэд жишээлбэл одоо та сая асуулаа шүү дээ. Тэрбум модыг ургуулхад тий тарихад биш ургуулхад чиглэж байгаа. Тэгэхээр тэрбум модыг ургуулхад ус хэрэгтэй байна, ус манай дутагдaltaй байна. За сая Бачаргал сайдын хэлсэн жишээлбэл бэлчээрийн асуудал гэдэг чинь ганцхан малын тодлогоон дээр биш ээ тий гадаргын дэлхийн газрын гадарга өөрөө ингээд уур амьсгалын өөрчлөлтөд дулаарлаас болоод ургамалжилт одоо муудаад байна, чанаргүй болоод байна, хөрс чанаргүй болоод байна гэдэг. Тэгэхээр яг энэ асуудлуудыг шийдэх хүрээнд хүлээн авч улсын хувьд Монгол Улсын засгийн газраас 3 олон улсын санаачлал гаргаж байгаа. Нэг нь бэлчээрийн тэргүүлэх санаачлал буюу бэлчээртэй холбоотой. Бэлчээр гэдэг маань одоо бид нар нэг зүгээр мал бэлчдэг газар гэж бодоод байдаг. Гэтэл бэлчээр маань дэлхийн хураа газрын одоо 50%, Монгол Улсын газар нутгийн 80% нь бэлчээрийн ангилалд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Улс орнууд юу хийх вэ? Хамтаараа юу хийх вэ гэдгийг шийдвэрлэх 10 жилийн хугацаатай бэлчээрийн тэргүүлэх санаачлал гэж гаргаж байгаа. За дараа нь түрүүний ярьсан усны асуудлыг говийн ус уу эсвэл одоо манайхт гүний ус хэргэлдэг улс. Тэгэхэд гадаргын ус гэж маш их хүнд зүйл байгаа. Тэргээ бид нар хэрглэж чадахгүй өнөөдрөө хүрлээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? За магадгүй гадаргын усныхаа асуудлыг олон улстай хамтраад технологи юм уу хөрөнгө оруулалтаар эсвэл хамтын ажиллагаагаар шийдлээ гэхэд тэрбум мод газрынхаа нөхөн сэргэлтийг гадаргын усаараа барьсан хөвц хөрмөрөө эсвэл одоо зохицуулалтын услгаатай системээр дамжуулаад шийдвэрлэх гэдэг. За 3 дугаарт манайх байгаль суурилсан шийдэл бүхий дэд бүтц гэдэг санаачлал гаргаж байгаа. Дэд бүтц одоо бид бүгдээрээ мэднэ барилга байшин байгуулахад газрын нөөц, байгалийн нөөц ашиглана. Зам тээвэр явахад одоо нэг машин явахад байгалийн газрыг тий бэлчээр юм газрыг ингээд бас сүйтгэж яана гэдэг. Тэгэхээр энэ хүрээнд бид нар хөрөнгө оруулалтаа гадаад талдаа болон дотоод талдаа босгож байгаа. За Монголд одоо төслүүдээ бид нар боловсруулад Монгол улсад жишээлбэл хөдөө аж ахуйн чиглэлийг ухаалаг болгоё буюу бүтээгдэхүүний чанарыг
нэмэгдүүлэх хэрэгэнд тоо толгойг нь одоо бэлчээрийнхаа нөөцөд даацад тааруулъя. Энэний тулд яг хөр үр өгөөж нэмэгдүүлэн технологи хөрөнгө оруулалт шаардлагатай. Ингээд бид нар төслүүдэд боловсруулад хөрөнгө оруулагч нар гэдэг дотор нь засгийн газрууд одоо өндөр хүчтэй засгийн газрууд олон улсын банк санхүүгийн байгууллага олон улсын байгууллагуудад ингээд зөвшөөрөлцөөд төсөл хөтөлбөрийнхөө санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ дотор байгаа ихэнх төсөл хөтөлбөрүүдийг төр гэхээсээ илүү одоо хувийн хвшил рүү сонирхсан аж ахуйн нэгж рүү хөрөнгө оруулалтыг явуулах замаар бусад аж ахуйн нэгжүүд одоо төрийн хувийн хвшил аж ахуйн нэгжүүд иргэний нийгмийн байгууллагууд нутгийн иргэд өөрсдийнхөө санаачлагаар өөрсдийнхөө хийж байгаа үйл ажиллагаагаараа байгаль орчинд илүү эерэг нөлөө гаргах ажлуудыг хийхгүй бол төрөөс мундагдаад байдаг, төрөөс арга хэмжээнүүд хийгээд байдаг. Тэгтэл нөгөө төслийн маань хөрөнгө оруулалтын маань үргэлжлэх чадамж гэдэг нь маань өөрөө бас төслөөс төслийн хооронд явагдаад байгаа нэг сул тал байгаа. Тэгэхээр илүү хувийн хвшилтэнд боломжийг гаргаж өгье. Сонирхсан байгууллагуудад нь төрөөс бусад байгууллагууд санхүүгийн боломжийг үе таалахыг нээж өгье. Тэр байгууллагууд маань тэр санхүүжилтээ аваад өөрсдөө технологийн шинжилгээ хийгээд явах ийм болцоогоор хангаж байгаа. За мэдээж засгийн газар үе таалгыг хөрөнгө оруулалтын үе таалгыг нээн гэдэг нь засгийн газар маань тодорхой хэмжээгээр баталгаа гаргана. Засгийн газар маань тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтынхаа гэрээ хилцээрийг хийн. За энэгээрээ дамжуулаад одоо банк санхүүгийн байгууллага байдгүй эсвэл шууд одоо засгийн газрын зүгээс төслийн нэгжээр хэрэгжүүлэх үү тэр асуудлуудыг явцын дундаа бол хийн. Нэг зүйлийг зүгээр энд одоо телевиз үзэгчтэйгээ ингээд хуваалцахад 14 өдрийн одоо 8 сарын 17-оос 28-ны хооронд болох энэ хурлаар бүх мөнгө босчих юм биш. Бид нар энэ хурлаар Монгол улсад ийм ажлууд тулгамдсан асуудлууд байна. Энэ тулгамдсан асуудлаа Монгол улс дангаараа ингэ шийдэх гэж байна. Бус нутгаараа олон улсаараа ингэ шийдэх саналтай байна. Энэ дээр ийм хэмжээний санхүүжилт хэрэг болж байна гэдэг саналаа тавина. За үргэлжлүүлээд манайх COP17-гийн даргалагчийг 2 жил гэнэ. Энэ 2 жилийнхаа хугацаанд санхүүжилтийнхаа бэлэн байдлыг хангаад үргэлжлүүлээд яг жинхэнээс хэрэгжилтийнхаа асуудал руу орно. Тэгэхээр одоогийн төвшөндөө бол бид нарт нэг 250-аад төслийн санал байгаль орчин үр амьсгалын өөрчлөлтийн яам хүн сүдэн аж ахуйн хөнгөлөлтийн яам дээр цуглдсан байна. Яг л бэлчээрийн асуудлыг, цөлжилтийг, тэрбум модыг, усны асуудлыг, хөв цөөрмийг шийдэх те. За бүр ногоон шилжилт рүү сэргэгдэх эрчим хүчийг яаж байгаль орчиндөө холбох уу, яаж газрын оройдолтой холбох уу гэдэг ингээд маш олон төслийн саналууд, маш олон байгууллагуудаас ирсэн. Тэгэхээр тэрийгээ бид нар эхний нэн тэргүүний хэмжээнд үрдүн ихтэй олон салбарт давхар үргэх бүхий төслүүдийн сонгож аваад тэгээд COP17-ороо бас танилцуулна. COP17-гийн дараа үргэлжлээд ажиллах 2 жилийн хугацаанд танилцуулна. Аль болохоор мэдээж юу гэдгийг төрд дарамт багтай, төрийн одоо юу гэдэг төсөвт дарамт багтай, зээлийн эргэлтэнд төрийн одоо зээлийн өрийн таацд тулгуурахгүй одоо төвлөхгүй байдлаар бол хичээхээр мэлцэн. Тэгээ манай хувийн хвшлүүд харьцангуй нэг талаараа байгаль орчны салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт маань буцаагаад хүн эрүүл байх, эдийн засгийн өгөөжн, бизнесийн орчны нөхцөл бүх юмн дээр ингээд илүү хөнгөж тодорч гарч ирж байгаа учраас одоо магадгүй 15 жилийн өмнө Монголд бий болсон сэрэг дээр салхин станц одоо эдийн засгийнхаа өр өгөөжийг манай Монголын одоо төвийн эрчим хүчинд илүү ихтэй баталгаатайгаар ингээ нийлүүлж эхэлж гин гэдэг маань явцсан удаан боловч маш их үр дүнтэй байна гэдэг мэдсэн учраас бид нар тэр хаалгыг л нээж өгөх зорж байгаа. Тэр хаалгыг хувийн хвшлийнхэн маань иргэн аж ахуйн нэгж одоо орон нутгийн иргэд маань бүгдээрээ сайн ашиглах хэрэгтэй. Тэгээ COP гэдэг нь ганцхан засгийн ажил биш. Одоо 2 дарга хэллээ. Энэ бол бүгдээрээ сэргэлэн байж ээж, бүгдээрээ идэвхтэй байж ээж, бүгдээрээ өөрсдийнхөө хүсэл сонирхол хэрэгцээ шаардлага тавьж ээж, дуу хоолойгоо хүргэж ээж энэ маань амжилттай болно. Ганцхан засгийн газар юу гэдэг нэг тэрбум орчим долларын одоо юу гэдэг нэг 200 төсөл бид нар хэрэгжүүлжүүл Монгол улсын цөлжилт газрын оройдолтой холбоотой байгаль орчинтой асуудал шийдэхтэй гэхээсээ илүү бүгдээрээ тэрийг ярьж ээж нэрнгээсээ л энэ асуудал байна гэдэг нэг хэсэг. Нөгөө хэсэг нь одоо байгаль орчин үр амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс энэ хурлыг далимдуулаад ашиглаад гэхүү энэ хурлыг одоо далимдуулна гэхүү босгож байгаа хөрөнгө оруулалт маань түрүүн хэлсэн одоо
зөвхөн үндэсний хэмжээндээ болоо олон улсад байгаа. Бид нар бэлчээрийн асуудлыг ганцхан монголоор шийдэж амжихгүй. Тэгэхээр бид нар бусад бэлчээр нь асуудалд ороод байгаа улс орнуудыг уриалгах тий. За далаад гарцгүй орнууд бүгдээрээ яг манай Монголтой адилхан усны нөөцийн асуудал байна. Бүгдээрээ гүний ус хэрглэж байна. Тэгэхэд бид нарт гадаргын усыг ашиглах гэдэг асуудал дээр дуу хоолойгоо өргөх юм бол донорууд маань хөрөнгө оруулагч маань илүү сонирхох. Илүү бид нарт анхаарлаа хандуулна. Тэгэхгүй бол нэг нэгээрээ явахаар хүн сонирхоо бичээд байна. Нийлээд явах юм бол илүү далаацтай болоод байна л гэдэг одоо юу гэдгийг зарчмаар бид нар ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол төрийн буцалтгүй тусламжч байна. Хувь буцалтгүй тусламжч байна, зээлч байна, хөнгөлөлтөө зээлч байна. Тэр одоо бидний хийх гэж байгаа гонц одоо онцлог нь болцоогийн нээ цонхын, үүдийн, хаалгын, бүх юмын одоо бүх хүнд нээлттэй болгож өгье. Тэгээ тэрийг сагаан сонирхсан байгууллага нэгжүүд ашиглана. Мэдээж төрөөс зохицуулт хийх асуудлууд бол мэдээж байна. Бэлчээрийн асуудал дээр төрөөс зохицуулт хийхээс аргагүй, усны асуудал дээр төрөөс зохицуулт хийхээс аргагүй. Тэгтэл бүх нийтийн оролцоотой, бүх нийтийн одоо тий хүсэл сонирхол дээр төр төслүүд, санхүүжилтүүд бол орж ирэх. Бацаргалсад юу цөлжилт гэхээр дэлхийн нийт бол ээлс гэж харддаг бол энэ бол Монголын хувьд бол цөлжилт гэдэг бол нүүдлийн соёл иргэншлийн асуудал хөндөгдөн, малчтын өдөр тутмын ахуй амьдралын орчны асуудал, амьдралын хүндрлийн асуудал хөндөгдөн. Тэгэхээр энэ COP17 гэдэг энэ талуудын том хэмжээний хурлыг Монголд энэ чуулга уулзалтыг Монгол зохион байгуулахын ач холбогдол нь энгийн одоо цөлжилтэнд яг нүүрлж байгаа малчин нэг өрхөд тэр бүс нутагт тэр аймагт тэр нэг энгийн нэг малчин өрхөд ямар үр нөлөөг авчирна гэж та харж байна. Тэгэхээр конвенцийн нэр нь одоо цөлжилттэй тэмцэх гэсэн нэртэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол цөлийн тухай ярьж байгаа, цөлжилтийн тухай ярьж байгаа. Тэгмээс цөлжилт хоёроо манайх ялгах хэрэгтэйгүй бол цөлцөөж тэмцэх гээд байгаа юм шиг, цөлжилттэй тэмцэх гээд байгаа юм шиг. Тэгэхээр цөл гэдэг нь өөрөө угаасаа одоо хэвшинжээ болцсон байгалийн экосистем. Одоо хэдэн сая жилийн өмнө үсэл байж л байгаа юм зүйл. Цөлжилт гэл бол байгаа одоо газрын дөрөөдлийн одоо яг эрчимтэй нэг хэлбэр нь гэж одоо яг хингээр хэлвэл. Тэгэхээр нэг үгээр хахад түрүү нариунтай бас хэллээ шүү дээ. Ингээд одоо дэлхийн нийтийн хэмжээнд тэгэхээр ямар нэг хэмжээр нутгийн тал нь ямар хэмжээгээр цөлжилтөнд өртөө одоо Монголд гэхэл одоо бид нэг 70 одоо 6.7 8 9 янзын тоо ярьдаг л да. Тэгэхээр зөв яг тэр юм яаж гардгийг одоо гадарладаг бидний хувьд бол нэг нүгээр ха тийм их нарийн тоо гаргах хэцүү. Тэгсэн одоо та нар мэдж байгаа ингээд бид манай цагуурын албаны нөхдүүд ингээл одоо бэлчээрийн ургацын байдал газрын дөрөвтний хэвшинжээр сургууд гаргаж байгаа шүү дээ. Тэр чинь бол үндсэндээ байгалийн хэлээр захиргааны хэлээр гараад байгаа учраас тэр тоо бол үндсэндээ баримжаал тоо. Тэгвэл яг одоо нэг 0.1 хэдэн хувиар яриад байх юм үе юм. Ер нь үндсэндээ газрын нутгийн 70% нь бол ямар нэг хэмжээгээр одоо дөрөвтлийн хурцинжид орцсон гэдэг бол ойлгомжтой. Түрүүгээр бас ярих шиг боллоо ингээд одоо манай энэ одоо хангаан гэж ярьдаг аймагуд дээр ингээд явж байгаа одоо говьд үзэгддэг шорон шуурга тэнд гараад эхэлсэн байж байна. Ингээд Монгол улсын нутагт үндсэндээ ийм цөлжүү одоо ийм ургамалч дотор янз бүр шүү дээ. Хуураас ургамал, чигс ургамал ингээл цөлжүү газрын ургамал гэдэг одоо цөлжүү газрын ургамал төрж орж иж байгаа. Хайргүй ялж байгаа одоо завсрын бүсэд хээрт бол үндсэндээ цөлийн шинжлэл илэрч байгаа. Энэ бүх юм чинь юу харуулж байна вэ гэхээр цөлжилт гэдэг юм бол Монголд явж байна. Монголд яг цөл гэдэг юм болготой газар хэмжээ бага шүү дээ. Тэгэхээр одоо энэ цөлжилт гэдэг юмын учир шалтгааны гаргаад энэний шалтгааны эрчийг бууруулах талаар одоо төр засгаас тодорхой бодлогоор одоо ажиллахаас өөр аргагүй. Тэгэхээр төр засгийн бодлого гэхээр бид нь төр засаг бүх юм хийчих юм шиг юм бодоод өгдөө. Энэ бол бидний бас яхан төрөгдөл. Эндсэндээ ялангуяа байгууллагын хүйсэд бол энэ одоо хоёрын хөвшил нийт иргэдийг оролцуулах гэдэг юм дээр бидний зүгээр нэг хоосон хүрээлээд нэмэргүй шүү дээ. Тэр нэгдүгээр замын нээж өгөх эдийн засгийн хөшөөргийг ашиглаж
одоо хувийн хвшлийн орж ирлээ ихэд тэрний чинь тодорхой хэмжээний ашигла болох гэж орж иж байгаа болохоос зүгээр одоо сайн аж ахуйн нэгж нэр авъя гэдэг юм бол маш бага шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн хөшөөр гэдэг юм маш их одоо идэвхтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар төрийн одоо дараа одоо тэрбум мод хөдөлгөөний тухай ярьлаа. Энэ үг ярихад тэрбум мод хөдөлгөөний анх зарлагтай явж яхан сулхан зарлагдсан байж магадгүй. Тэр яагаад гэж бодож чинь тэгэхээр ирээсээ Монгол улсад одоо ер нь нийгмийн бүх давхаргыг хөдөлгөсөн тийм хөдөлгөөн бол баг анхудаа одоо тэр төрийн зүрийн нам эвсэл шишний байгуул бүгдээрээ л одоо дэмжсэн шүү дээ. А гэтэл гадна талын зарим одоо шинжээчид юу ярьж байгааг вэ гэхээр энийг одоо нэг тийм дуйлаан талын яасан нэг тийм практикчлал танахан одоо харагдахгүй юм яриад байна. Яагаад тэгэхээр танаа утгаж угаасаа 40% нутгийн газар тэр чинь угаасаа л байсан зүйл. Тэр угаасаа мод байхгүй газар аваач мод тэр нь хөвсөн экосистемийг хэвдэж байгаа зүйл шүү дээ гэж. Тэгэхээр тэнд бид тэр бол ямар хэмжээгээр анхнаасаа бид нөгөө шалтгааны дутуу хэлснээс болсон. А явж энэ тэр мод хөдөлгөөний нэрээр хийж байгаа энэ газар нутгийнхаа уран бүлэгчийг өргөтгий, тэлий, нектруулы гэдэг энэ бол одоогийн дайны дэлхий хамарсан уур амьсгалын өөрчлөлт дулаарлын эсрэг Монгол улс зогсож чадах ганц арга. Тэрнийг бид дутуу хэлсэн байна. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсын газар нутгаар бууж байгаа жилд одоо манайх ч одоо үндсэндээ бараг 350-60 тэрбум шометр хур буугаад ацаас 90% буцаад уршчихдаг. Яагаад гэхээр газрын хөршин шингэх. Тэгэхээр ургамал нэмрэг нүцгэн газар бол тэгээд урсаад ууршин дээрээс нөгөө газрын илэгдэл үүсгээд ингээд. Тэгэхээр хэрэг бид ургамалжуулаад тэгээд мод тарних хэлээ заавал нинтend нэг ордоос мод татах гэсэн үг биш шүү дээ. Тэр модын чинь дагаад бут сойг одоо бүх юм. Ингээд бид газрынхаа ургамал нэмрийг сэргээж чадах юм болвол тэр энэ дэлхийн урамсгалын өөрчлөлтийг дагсан хуурай шилтийн сөрөг нөлөөг бууруулж одоо чадах ганц арга. Энэ талаас манай энэ тэрбум мод хөдөлгөөний бол тэр ач холбогдлын бүрэн утгаар нь гаргаж дахиж шинээр яаж гадна дотны улсуудын сонирхлыг татах юм бол энэ талаар бид нэлээд тэмдэглэх болцоотой гэж би бодож байгаа. Тэгэхээр COP17 энэхүү арга хэмжээг зохион байгуулах одоо бэлтгэл ажилд хангагдчих үед засгийн газар солигдлоо, салбарын сайд солигдлоо. Энэ болгоно нь энэ зохион байгуулалтын явцад цаад бэрхшээл учруулв уу? Одоо засаг төр солигдсон ч гэсэн энэ арга хэмжээ одоо 98% та бэлтгэл ажил хангагдаад явж байна гэж штэ. Энэ оролцооны тухай энэ бэлтгэл ажлууд дээрх энэ засгийн газар хоорондын энэ бодлогын залгамж халаа энэ арга хэмжээг зохион байгуулах явцад хэрхэн нөлөөлөв? Ямар цаад бэрхшээл учруулв? Энийг та бүхэн бас хэрхэн давв? Энэ арга хэмжээг зохион байгуулахад одоо танаа яамнаас гадна өөр одоо төрийн ямар байгууллагуудын оролцоо хангагдж байгааг бас мэдээлэл хүргүүл. За тэгээд өнгөрсөн хугацаанд бол бэлтгэл ажилтай холбоотой ямар нэгэн одоо төсвийн болон одоо зохион байгуулалтын асуудал гарсангүй. Одоо сайшаалтай. Одоо өнөөдөр одоо Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаа учраас ерөнхий сайд маань энэ хурлын одоо дараалагчаар хамгийн анх томилогдож байсан. Ерөнхийдөө нөгөө бүтэц өөрчлөлтөд байснаас биш бүрэлдэхүүнд нэг томоохон өөрчлөлт ороогүй учраас одоо энэ тал дээр бол нэг танин мэдхгүй ажил нэг хийгдэггүй. Харин ч одоо учрал дарга маань одоо ерөнхий сайд болж илүү одоо энэ анхаарал хандцуун байж магадгүй. Өмнөх засгийн газар ч гэсэн энэ дээр бол тодорхой анхаарал хандуулаад энэ бид засгийн газрын одоо нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн хилцээрээр хүлээсэн үүрэг учраас төрийн байгууллагууд төрийн албаа хаагчид маань бүгд дор дороо үүрэг хариуцлага үүргээд ажлуудаа хийгээд харин хувийн хвшлүүд маань энэ одоо гэрээгээр хүлээсэн одоо үүргүүдээ өнөөдрийн хүртэл бол одоо хангалттай гүйцэтгэж авсны үр дүн байгаа. Мөн одоо танд түрүү хэлсэнчлэн салбарын одоо эрдэмтэн мэрэгдээ одоо албаа хаагчид маань бол энэ хуралд бол онцгой анхаарсан ажиллаж байгаа. Ер нь бол энэ цөлжилттэй тэмцэх хурал гэдэг бол ер нь зөвхөн одоо бас манай хоёр хүн бол ажиллаж бол одоо сайд хариунтай хоёр маань нэлээд мэрэгжлийн яриад байна. Гэхдээ энэ бол нэг тийм ганцхан газар хөрс цөлжилт гэдэг ингээд яриад байж болохгүй. Энэ бол бүх юмнээс өөр газрын дороод одоо цөлжилт бол хүний яг халаас улс эх орны эдийн засаг
мал амтны одоо тоо толгой тийм ээ. Мал амтны тоо толгой өсөд 100 ан болоод ивэл яг махны үн өснө. Шууд иргэдийн халаас руу нөлөөлж байгаа улсын эдийн засгт нөлөөлнө. Ургамлын бүрхүүч буураад байвал хөрсний дороотол шууд эхэлнэ. Ингээд ерөөсөө эдийн засгтай нэвт холбоотой, хүний эрүүл мэндэд нэвт холбоотой, мөн биологийн олон төрлийн хэлсэн олон янз байдалтай одоо шууд нөлөөлдөг салбар байгаа. Энд утгаараа ч гэсэн дэлхийд дээр энэ йогийн 3 конвенц дундаа энэ одоо үйл ажиллагаагаа зохицуулдаг тийм нэгжтэй байдаг. Тэгээд тэрд маань одоо энэ үйл ажиллагаа сая ариун туяа дарга хэллээ. Эдний хурлын дараа манай хурл бол энд гарсан энэ 17 КОП 17-оос гарсан одоо бичиг баримтуудыг дараагийн хуралдаа уялдуулна ч гэдэг юм тодорхой зохицуулалт байдаг. За тэгээд дээрэс нь энэ дэлхий дээр энэ ган гачиг одоо хөрсний дороотолд одоо нэрвдэж байгаа тал дээр бол Монгол Улсын засгийн газар нэлийн анхаарал хандуулж ирсэн. 16 оноос хойш бол одоо нэгдсэн үндэсний байгууллага дээр санал санаачлаг гаргаж ирсний үндсэн дээр нэгдсэн үндэсний байгууллагаас 2026 оныг одоо газрын дороотол болон одоо дороотолтой тэнцэх одоо нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Одоо манай улсын санаачлагаар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ жил одоо тэр жил болж байгаагаар онцлог байгаа. Тэгэхээр одоо засгийн газараас бол энэ тэрүүн мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөвлөлтөд тэмцэх, талуудын баах хурлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах тал дээр бол нэг хором өчийг ч алдаагүй ажилласан гэдгийг бол дуулах хатаатай байна. Үн одоо хууль эрх зүйн орчнооч гэсэн бид бэлдэж байгаа. Одоо сая тэрүүн мод үндэсний хөтөлбөр одоо энэ хурлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг татах зорилго гол одоо хөшүүргүүдийн нэг бол уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг улсын хурал маань энэ 7 хоногт одоо эцэслэн баталгаар ажиллаж байгаа. Энэ бол нэлээд том эрх зүйн үе таалгаа бид нээж ин тоглоомын дүрмийг тодорхой болгож гин гэсэн үг. За тэгээд зарим нэг тооцоо судалгаагаар дэлхийд одоо иргэдээс таны мэдэх үүднээс хэлэхэд дэлхий дээр нэг жилд 100 сая га хүртэл одоо эрүүл одоо газар дороотж байна. Энэ нь бол одоо Египтийн нутаг дэвсгэрчтэй тэнцэтгэе гэдэг. Монголчлоод хэлэх юм бол манай газар нутгийн 3/2 нь л нэг жилд одоо дороотод байна гэсэн. Тэгэхээр энэ түрүү хэлсэн эдийн засаг, эрүүл мэнд, мал аж ахуйд шууд нөлөөлдөг, амтан урмал шууд нөлөөлдөг. Та бүхэн мэдж байгаа биологийн одоо олон янз байдал буюу амтны салбар бол маш эмзэг салбар, ургамлын салбар маш нэг устдаад үгүй болсон амтны хийзээч дахиж сэрэгдэггүй. За магадгүй одоо технологи хөгжөөд одоо хиймлэр гаргаж авч маа. Тэрнээс биш нэг сүнэрсэн, устсан одоо урмал амтан бол дахиж хийзээч сэрэгдэггүй. Тэгэхээр энэ хөрсний асуудал бол хамгийн суур асуудлуудын нэг учраас одоо манай иргэд ч гэсэн дор бүрнээ энэ дээр бол одоо байгалийн хамгаалах үйл ажиллагаа, хөрсийн дороотлоос сэргийлэх үйл ажиллагаа дор бүрнээ оролцохыг одоо яамны зүгээс уриалж байгаа. Энэ уриалгынхаа хүрээнд ч гэсэн одоо энэ зөвлөлтөд тэмцэх талуудын 17 дугаар баг хурлын одоо дэргэд ийм ногоон бүс гэж гаргаж байгаа. Энэ дээр бол бизнесүүд, иргэд бүгд нээлттэй оролцож байна. Цэнхэр бүс буюу яг хурлын одоо арга хэмжээ зохион байгуулагдах бүс маань би түрүү хэлсэн. Нэгдүгээрт угтахтай, хоёрдугаарт нэгдсэн үндэсний байгууллагын хил болоод туг атгахчихна. Тэгэхээр бол одоо Монгол улсын дуртай иргэн бороо орж танилцаж чадахгүй. Тэгэхээр бид энэ байгаль хамгаалах, зөвлөлтөд тэмцэх, газрын дороотолтой тэмцэх ажлаа бол олон нийтэд сурчлах, дэлхийд дахин сурчлах зорилгоор манай бизнесүүд ч гэсэн одоо бас тодорхой хэмжээнд үйл ажиллагаа сурчлахыг нээлттэй болгоод яг талбайх нь хажууд ногоон бүсгийн нээлттэй одоо талбайг нээж өгсөн байгаа. Өмнөх хурлын болж хишгийг дагсан гэсэн. Тэгэхээр энэ нь бол бас өмнөх хурлуудаас онцлог байгаа. Тэгээ бас манай ариун туяа дарга бас нэмж одоо жоохон цаг байвал тайлбарлах байх юм. Усны асуудал бол одоо бас энэ зөвлөлтөд тэмцэх хурлын одоо томоохон манай улсын санаачлагуудын нэг болж байгаа. Тэгэхээр энийг бол ариун туяа дарга яаж тайлбарлах. Миний зүгээс бол одоо иргэдээ уриалах нь бол зөвхөн энэ зөвлөлтөд тэмцэх биш. Байгаль хамгаалах ажил бол хүн бүрийн оролцоо шүү. Засгийн газар одоо Батбаяр ариун туяа, Бат жаргалч гэдэг юм хүний одоо ажил биш. Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж байгаль орчноо одоо авч үлдэх, зохистой ашиглах тийм ээ. Энэ ажлууд бол явна гэдэг бас эцэст нь хэлье. Тэгээд КОП 17 хурлын бэлтгэл ажлын талаар сая хэлсэн чинь яамнаас бол одоо онцгой анхаар иргэдээ одоо бас энэ байгаль хамгаалах мэдлэгийг дэвшлүүлж хэлээ. Одоо цаашид ажиллах болно. Усны асуудлыг хэлэхээс хариулт авахаас гадна нэмээд ер нь энэ КОП 17 арга хэмжээг зохион байгуулахын явцтай холбоотой ер нь энэ хугацаанд дотоодод хэдэн төр ажлын байр бий болов тийм ээ. Хувийн хэмжлэлийн компаниуд энэ ажлуудад туслан гүйцэтгэгчээр болон бусад ажлуудад оролцсноор энэ хувийн одоо дотоодын аж ахуйн нэгжүүдэд одоо хэрэг хэмжээний орлого олох боломжууд бүрдүү гэдэг дээр бас нэмээд та мэдээлэл өгч байна. За эхлээд хувийн хэмжлээсээ оролцоосоо эхлэе. За ер нь бол
Монгол улсын засгийн газар зүгээр одоо онлынхаа төвшөнд хэлэх юм бол Монгол улсын засгийн газар 100 Монголыгоо оруулаад 197 одоо энэ конвенцэд нэгжиж орсон талбуудын хурлыг 14 хоногийн хугацаанд хийх боломжийг бүрдүүлж өгч байгаа онлын талаас. За тэгэхээр тэр бүр одоо хурлын байр байгууламж очид буудал те үйлчилгээ унаа тээвэр гэдэг ингээд энэ бүх зүйлүүдийг хийхэд засгийн газрууд хоорондоо хилцээр байна. Одоо олон улсын яг энэ хурал зохион байгуул олон улсын хуралд ялангуяа нөбэ стандарттай хурлыг зохион байгуулж сурсан олон улсын гадны компаниуд ингээд энэ хурлуудыг хийдэг хаанч байсан. Тэр компаниудаа бүгдээрээ үндэсний туслан гүйцэтгэгч компаниудаар ажиллаа хийлгдэг. За одоо ингээд энэ сайхан тайзыг заслаа гэхэд тийм үү? Одоо энэ ширээг заслаа гэхэд энэ тайзыг заслаа гэхэд дотоодын хувьчлын компаниудтай туслан гүйцэтгэх гэрээгээр ингээд ажиллаа хийж байгаа. За цэцэрлэг түрээлэнд байгуулагдж байгаа тэр том байгууламжууд бүгдээрээ дотоодын хувьчлийн байгууллагууд барилгынхан, сангийнхан, тахилгааныхан, угсралтынхан тий ингээд бүгдээрээ дотоод хүмүүс байгаа. Тэгэхээр за дээрэс нь барилгаасаа гадна жишээлбэл буудал байна. Буудлууд бүгдээрээ энэ зочдыг төлөөлөгчдөг хүлээд авах бэлтгэлээ хангана. Буудлуудыг бид нар чанаржуулах, бэлтгэх стандартжуулах ажлыг хийн. За тэр хэрэгээрээ жишээлбэл манай буудлын одоо юу гэдэг нь COP17-д оролцсноо гэж төлөвлөөд барилгаа барьж байгаа 10,000 хүн оролцсноо гэдэг манад 10,000 хүн ялангуяа 8 сард яг жүүлчний эд улирлын үеэр 10,000 зочин төлөөлөгч тодорхой хэмжээгээр ингээ 14 хоногийн хугацаанд байх буудал байхгүй учраас айл өрхөд Airbnb буюу одоо гэрээ юм уу одоо сервис апартмент гэдэг айгүйх санал болгож эхэлж байна. Тэгэхээр тэр чигээр оролцсон. За кофе авла хурлын үе хурал маань өглөө албан ёсоор хурал маань өглөө 8 цагт тэглээд тэр өдрийнхөө асуудлыг хилцэж дууслаа буюу маргааш өглөө 8 цаг хүртэл хилцэх хэрэгтэй бол гэдэг тэр өдөржингөө л хилцэн. Тэр үеэр кофе, цай зархаас ахуулаад үйлчилгээ, цэвэрлэгээ тэр бүгдээрээ төр ажил юм байна. Тэгэхээр бид нар яг одоогоор бол жишээлбэл яг одоогоор гаргацсан тоо байна 6,000 орчим төр ажлын байр гаргана гэдэг. Тэгвэл 6,000 орчим төр ажлын байр маань жишээлбэл 10,000 гадаад ирэхэд энэ маань даблдах магадaltaй. За тэгжээд л 8 сард монголчууд ихэнх нь амраа явчихдаг. За энэ 10,000 хүнийг хүнд үйлчлэх такси унаа үйл гэдэг ингээд баахан гарна. Энэ 10,000 хүнд үйлчлэх сайн дурын ажилтан юм уус л орчуулагчтай хэлмэрч урлаг соёлын арга хэмжээнүүд гэдэг ингээд нэмэгдэхээр ерөнхийдөө бол төр ажлын байр энд зориулсан хувийн хэмжээд хувийн болоо одоо сонирхсан албан байгууллагуудын үүд хаалга нь бол нээлттэй байгаа. За зүгээр яг албан ёсны тоо биш. Гэхдээ маш олон одоо ихтэй сургууль сурж байгаа гадаад хэлээр гүнзгий сурж байгаа маш олон оюутнууд маань айгүй баяртай байгаа. За манай дээр дадлага одоо манай гадаад хамтын ажиллагаан дээр дадлага хийжсэн хүмүүс бол COP17 үеэр ийм тусгай юм аяллаа маршрут гаргаад бид нар өөрсдөө нэг ийм жижиг стартап туризм стартап үйлч гаргаад ингээ явж байгаа. Тэрийгэ зарсан чинь жишээлбэл Европын холбооны морин Европын холбооны төлөөлөгч морин унахтаа манайхыг сонгосон ч гэдэг юм уу тийм ажлын байрууд бол маш их гарна. Тэр болгоныг бас тодорхойлох боломжгүй. За буцаад ус руугаа ороход дэлхийд янз янзын олон алгууд байна. Усны нөөцийг яаж зохистой эрхлэх вэ? Буцаагаад гүний усыг ашигласан гүний уснаа буцаагаад гүний усыг нэмэгдүүлэх маар гэдэг тийм зориудаар гүнийхээ усыг буцаагаад сэлбэх тийм технологи байна. Тэрийг бас энэ COP17-оор одоо томоохон жишээ болгож хэрэгжүүлэхээр төслүүдэд бичиж байна. За хөвд өндөр уулаас цуглаж байгаа. За одоо яг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө. Гэхдээ яа гарахгүй одоо цэвдэг юм уу уулын өндөр уулын цас мөс хайлж байгаагаар дамжиж орж ирж байгаа. За борооны усыг цуглуулад далан бариад тэрүүгээрээ одоо хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, тэрүүгээрээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, унтны усыг нь одоо цэвэршүүлэх, сайжруулахаар тэр одоо цугласан тэр гадаргын усыг сайжруулад одоо эрдэсүүдийн багасгаад унтны ус руу оруулах ч гэдэг юм уу. Тэргээрээ тэр модоо тарихт ашиглах ч гэдэг юм. Ингээд ийм олон циклүүдтэй асуудал бол байгаа. Зүгээр маш олон улсууд манай Монгол улсын засгийн газраас дэвшүүлж байгаа ус бай газрын нэгдсэн менежмент гэдэг санаачлагыг маш олон засгийн газрууд ялангуяа маш олон хөгжлийн сангууд дэмжиж ажиллаж байгаа
дэмжиж ажиллаж байгаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ бол амлагдсан байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр яагаарахгүй усаар дамжиж, устай байж, модон нурган устай байж хүрсэн байна. Бид нар юу алдаад байна гэхээр хөрснийхөө бүтэм чанарыг алдаад байгаа учраас энэ асуудлууд гараад байна гэдэг дээр ийм цикл дээр явж байгаа санаачлага. Тэгээд энэ санаачлага дээр бол одоогийн байдлаар томоохон сангууд маань одоо газар ус гэдэг хоёрыг хоршуулсан менежментийг Монгол улсад нутагшуулж үзье. За 100 сая еврогийн санхүүжилт оруулъя. Ой ус газар гэдэг санаачлагыг дэмжийе. Энэ дээр манай 200 сая евро оруулъя гэдэг ингээд илэрхийлж байгаа. Тэгэхээр бид нар ганцхан одоо гэдэг юм бэлчээрийн асуудлыг юм уу цөлжилтийн асуудлыг биш, аль болохоор л давхар үр ашиг бүхий тэр сэдвүүдийг тэр шийдлүүдийг гаргаж ирж хөрөнгө оруулалтад татах тэр бол бидний ажил байгаа. За дээрэс нь нэмээд сая Бачаргал сайд хэлсэн манай одоо нүүдэлчин иргэдийн амжиргаанд цөлжилт газрын дөрөв маш их нөлөөлөд байна. Өмнө нь социализм үед юм уу бүр өмнө нь одоо түүхийг ингээ харах юм бол хавржаа зуншилгаа хоёрын хооронд хамгийн багадаа 20 км-ийн зайтай байжээ. Тэгэхээр одоогийн байгаа нөхцөлийг харахаар 5 км хүрэхгүй. Тэгэхээр бид нар бас аль болохоор энэ хурлыг дамжуулж үе уламжлалыг тээх замаар байгальтайгаа хоршин амьдрах тэр арга маягийг Монгол улс аваа явсан. Гэхдээ энэ маань доройтой байна. Энийгээ буцаа сэргээх гэдэг асуудлыг бас ярьж байгаа. Монгол зан жаншил ярихаар яхахгүй усны асуудал маш их яригддаг. Тэгэхээр бид нар тэгэл байж болох бүхий л талаар нь усны асуудлыг, цөлжилтийн асуудлыг, бэлчээрийн асуудлыг тоож гаргалж ирэхээр л ажиллаж байна да. За баярлалаа. Манай телевиз одоо COP17 чуулга уулзалт одоо зохион байгуулагдах хүртэл цувралаар энэ хүү хилцүүлгүүдийг өрнүүлэх болно. Өнөөдөр ганцхан удаа бид нэр ярилцаад өнгөрөх биш. Өнөөдөр бол аль болох үзэгчтэй COP17 гэж энэ талуудын одоо конвенцийн талуудын уулзалт ямар учир утгатай юм? Үүнд одоо Монгол улс оролцсноороо зохион байгуулснараа ямар ач холбогдолтой юм бэ гэдэг эхний ээлжинд тань мэдгүй мэдээллийг хүргэлээ. Цувралаар энэ хилцүүлэг маань цаашид үргэлжлэх болно. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний зохион байгуулах ажил амжилт хүсье. Үзэгчдээ та бүхэнд Тэнгэр панел хүрлээ. Хамт байж анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.